байшин барилгууд нурж сүйджээ. Хамаг бүхнээ алдаж түр асарт амьдарч буй хүмүүс. Эквадорт болсон газар хөдлөлтийн улмаас 700 хүн амиа алдаж 20,000 гаруй хүн хохирол амсжээ. Энэ нь 2010 онд Гаитид болсон газар хөдлөлтөөс хойш Төв болон Өмнөд Америкт тохиолдсон хамгийн том гамшиг байлаа. Дэлхийн нөгөө талд орших Эквадорт итгэл найдвар түгээх зорилгоор Солонгост 17 дахь удаагийн шинэ аймаг хайр гэр бүлийн алхах аян зохион байгууллаа. Олон улсын We Love You байгууллагын зангилжаа тэргүүн Эквадорт болсон газар хөдлөлтөд нэрвэгдэхсэд туслах хандив цуглуулжээ. Газар хөдлөлтийн голомттой ойр байсан тул Чаманга хамгийн их хохирол амсжээ. Хэдэн сарын турш түр асарт амьдарснаас амжиргаагаа залгуулах бэрхшээлтэй байсан хохирогчдод хоол хийх хэрэгсэл, галтгооны хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа хүрэглээ. Yo le doy las gracias a la Fundación We Love You que ha venido aquí a darnos esta ayuda y estoy agradecida. Que se le agradece mucho por habernos venido a visitar en esta época de que nosotros estábamos muy necesitados Чаманга төдийгүй Муисны Бортете зэрэг 7 бүс нутагт тусламжийн бараа хүргэлээ. A pesar de lo que nos está pasando, recibimos el apoyo de otras naciones, de otras ciudades y eso nos agrada mucho. Gracias a ustedes, la Fundación. La Fundación We Love You, la señora Shang Hil Cha, está haciendo un esfuerzo grande con todos sus amigos, con todos sus cooperantes para ayudar al Ecuador. Reciba un saludo y un abrazo fraterno para usted y para toda la gente que hace la Fundación, hace esos esfuerzos grandes por conseguir recursos económicos para ayudar a los diferentes países que tienen problemas cuando son afectados por terremotos, por cuestiones de la naturaleza, fuerzas de la naturaleza. Эквадорт бүх талаар дэмжлэг үзүүлсэн зангилжаа тэргуунд Эквадорын нийгэм эдийн засгийн яамнаас талархал гарт оллоо. We Love You-гийн зангилжаа тэргүүн болон гишүүдийн их хүний сэтгэлээр хүргэсэн халуун дулаан хайр хохирогчдод итгэл найдвар олж авахтаа их дэм болохыг хүсэн найдаа.